За сайн байцгаана уу. Өнөөдөр би та бүхэндээ хэрхэн яаж өөр ингэсэн AI чатботтой болох вэ гэдгийг харах зааж өгнө. Тэхийн тулд хэдүүлээ Nate-ний ашиглан тийм ээ яаж бүртгэгдэх нь би одоо та заагаад өгье. Google дээрээ Nate гэж хараа. Хэдүүлээ Nate-ийг ашиглаад өөрсдөө гэсэн AI чатботтой болно гэсэн. За тэхийн тулд хэдүүлээ бүртгүүлж орно. За start free trial гэдгийг дараад за энэ дээр болохоор өөрийнхөө имэйлийг оруулаад өгнө. За тэгээд дараад нь өөрийнхөө имэйлд ирсэн 6 оронтой тоог энэ дээр ингээд бичиж өгнө. Энэ дээр нэрээ өчөөд Ингээд аккаунт үүсчихнэ. за одоо энэ чинээс болохоор хэдүүлээ туршилтаа авахын тулд ихний ээлжинд чат орж ирнэ. Нэг чат дээр дараад үлдчихсэн. За би мессеж ирэх юм бол яах юм бэ гэхээр энэ нэмэх тэмдгээр нь дараад AI гэдгээ сонгоод AI дотроо AI agent гэдгийг сонгоод өгч. За одоо энийг ингээд илтээ чинь. За тэгээд чат мэдээлэл сонгоод өгнө. Чат мэдээлэл дотроо хэдүүлээ OpenAI чат мэдээлэл ашиглаж байна гэсэн үг. За та хэд бол ингэж харагдаж байгаа. Би LED холбогдсон байсан болохоор санах гаж ирж байгаа гэсэн үг шүү. За энэ memory tools дээр нь болохоор simple memory-г нь ашиглаж болно. За эхний ээлжинд хэдүүлээ AI туршиж үзэн гэсэн үг. За туршиж үзэхийн тулд OpenAI дээр хэдүүлээ холбож өгнө. Холбож өгөхийн тулд энэ setup credential гэдэг хэрэгтэй дарж байгаа. За тэгэхээр биднэрт энэ API key гэдэг зүйл хэрэг болно. Энийг хаанаас олж авах юм бэ гэхээр OpenAI платформ гэдэг Google дээр ирэхдээ хайчна гэсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд гарч ирж байгаа энэ OpenAI платформ гэдэг зүйл рүү ороод өөртөөхөө бүртгэлээр Google-ийнхаа бүртгэлээр ч юм уу орчихно гэсэн. За орсныхаа дараа энэ credit balance гэж зүйл байгаа. Энэний дараа add credits гэж зүйл байгаа. Энэ дээр дараад та хэд манай $5 цэнгэлж хэрэгтэй. За тэрнийхээ дараа энэ API keys гэж зүйл байдаг. Энэ дотроос одоо create new secret key гэдэг үсэг чинь. Энэ дотроо serious account-аас сонгоод энэ дээр өгдөг. Online shop test хийж байгаа гэд үсэг чинь. За тэгвэл энд маань ингээд маш олон тооны ингээд тэнд түлхүүрийг өгч байгаа. Энийгээ аваад буцаагаад API key гэдэг дээрээ байршуулад save гэдэг дараад таталчихна. За ингээд таны OpenAI чат модель маань гэдэг юм хэд бол холбогдчихлаа. За одоо энэ дотроос болохоор мэдээлэл сонгож ямар мэдээлэл асуулах. GPT 5 mini ч юм уу тийм нэг хэрэгтэй ашиглачээ гэдэг хадгалчих болно. За тэрнийхээ дараа яах вэ гэхээр open chat гэдгийг дараад ихний ээлжид юм бичиж үзье. За тэгэхээр мэдээж чат маань ажиллаж байгаа үгүй гэдгийг тооцсон. За нэг agent руу ороод add options гэж байна. Энэ дээр system message гэж байна. Энэ дээр болохоор чи боллаа зураг студийн маа гэдэг. Энэ студийн танилцуулга үүрхээ нарийн багцаа дээр багцаа дээрээс хааштай хамгаалсан ажлын асарам Тэтгэж суур үстэй. Тэтгэж болохгүй бол энтэй холбоогүй. Тэгчмээ дээрс таяа яг юу хийх юм бэ гэдэг энэ дээр цаг тайлбарлаад өгсөн. За тэгүн гутлаа юм шалганд болчихно. Дахиад бичиж тавьсан.
Тэнгуул сайн байна уу? Эдгээр багцаатай юм байна гэдэг тань тариу өгч штэ. Тэр бол тийм яадаг вэ? Тэнгуут илүү дэлгэрэнгүй мэдээлэл би бичгөө болохоор шууд админтай холбож өгөө гэж жишээтэй ингээд ашиглаж болно гэсэн. Эсвэл мэдээллийн зохиолуулаад өөрөөр нь нэрвэлсэн ч болно. Нэг гэх юм бол өснөрөө дахиад өөрөө нэг дэлгэрэнгүй зураг гэдэг нь ийм байх боломжтой гэж. Жаач бид интернетээс олсон мэдээлэл шууд дамжуулж болно гэсэн үг байхгүй. Ингээд өөрөө шууд зохиогоод ирчихсэн. Киберт зурны багцны тухай ерөнхий мэдээлэл минут ийм зүйлсийг баталж байна. Та дээрх багц дээр нэмэлт өөрчлөлт төсөл админтэй тохиолж болно. Үүнд 500,000 гаруй ширхэг засварлагдсан зураг багтана. Ингээ хугацаанд нэм орчин хувцас солих зураглал засвар ингээд одоо миний нэг бичээгүй юмнуудыг хүртэл ингэж гаргаж өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр мэдээлэлээ та сайн оруулаад өгчих юм бол дээрх мэдээлэлээс өөр мэдээлэл асуух юм бол ерөнхийдөө админтэй холбож өгье гэдэг ч юм уу тийм бичих юм бол илүү тийм харьцангуй гайгүй ажиллана гэсэн үг. Тэрнээс тиймэрхүү бичихгүй бол нөгөө та хэдийн маань харьцаж байгаа хүмүүст маань ингээл юм зохиогоол нэмэлтээр цахимаас олсон зүйлээ ингээл дамжуулаад явах боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр хэдүүлээ тэрийг маань энэ дотроо систем мессеж дотроо ерөнхийдөө бичээд хязгаарлаад өгч болно гэсэн үг. За одоо хэдүүлээ event chat message receive гэдэг болиулнаа. За одоо энэ дээр болохоор webhook нэ. Одоо пэйжтэйгээ холбож үзье гэсэн үг. За webhook нэгээд за webhook-ын дээрээ нэг хард add webhook respond to webhook гэдэг. Энийг сонгоод өгч гэсэн үг. За тэрнийхээ дараа болохоор за хэдүүлээ Facebook developer гэж орно. За developer гэж хайгаад хамгийн ихтэй developer facebook.com руу ороод за энэ дээр болохоор хэдүүлээ нэг app нэ. За энэ my apps гэж зүйл байгаа. Би одоо ингэ нэвтрээд Facebook-ээр нэвтрээд орцсон байгаа болохоор юм шууд ингэж орчиж байгаа гэсэн. Та хэд маань болохоор Facebook-ээр заавал нэвтэрч орно шүү. За тэрнийхээ дараа энэ create app гэж байгаа. Энэ дээр шинэ app нэ. За энэ app дээр одоо нэг онлайн шоп тест хийх гэдэг байна. Доор нээлээ бичиж өгөөд цаашаа үргэлжлүүлээд за энэ use case дотор одоохондоор бид нар ер нь мессенжер метагийн мессенжерийг л ашиглаж байгаа болохоор зөвхөн энийгээ сонгоод өгч гэсэн үг. Өөр олон зүйл сонгож өгөх шаардлагагүй. За энэ бизнес портфолио заавал холбож өгөх шаардлага одоохондоо байхгүй. За тэгээ next дараад за ингээд create app тарчна. За ингээд пассвортаа хийгээд аппликейшнээ үүсгэчнэ. За одоо тэрнийхээ дараа энэ use case гэж байгаа. Энэ use case дээр дараад энэ engage with customers on messenger from Meta гэдэг customize гэдэг дараад за энэ messenger API settings гэж байгаа. Энэ дээр нь дарж орно. Хоёр дахь мөрөн дээр нь байгаа. За одоо энэ дээр хэд хэдэн зүйл хийгээд манай ерөөдөө chatbot маань messengerтэй минь холбогдчихно гэсэн үг. За эхнийх дээр нь callback URL гэж байгаа. За ийшээгээ ороод за workflow дээр байгаа webhook дээрээ дараад энэ URL-ыг хуулаад энэ дээр тавьдаг. За verify token дээр тавьж маань өөртөө юу ч хийсэн болоо. За verify хийхээс өмнө ихний ээлжинд execute workflow дарчихна. За тэгээ verify хийсэн. Тэгэхээр ингээд алдаа заанаа. За яагаад алдаа зааж байгаа гэхээр энэ дээр одоо respond хийж чадахгүй байгаа гэсэн. Тэгэхээр respond-оо гэлээ харнаа. Энийг болохоор using respond to webhook нode болгочихно. Тэгж байгаа дахиад verify хийх гэдэг тараад. За одоо ажиллаж байна. Энэ маань ингээд ерөнхийдөө respond to webhook руу орж байна. Гэхдээ Facebook руу буцаад хариу өгөхгүй байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ маань ерөөсөө сейвлэгдэхгүй байна гэсэн. За буцаад энэ бол ерөөсөө Facebook-ийн өөрийнх нь баталгаажуулалт явагдаад байгаа гэсэн. Яаж буцаад хариу өгөх вэ гэхээр текст дээр оруулаад энэ дээрээс hub query гэж зүйл байна.
hub challenge гэж байна. Query hub challenge. Энийг respond body дээр ингээ оруулаад өгч байна. За одоо хэдүүлээ дахиад үзье. Одоо execute workflow-ыг дараад verify and save үзье. За одоо ингээр Facebook-оор маань буцаагаад мэдээлэл явуулаад баталгаажуултыг маань хэдүүлээ ингээ давчлаа гэсэн. За ингээд ерөнхийдөө Facebook-ийн пэйжний чаттай хэдүүлээ энийг холбочлоо. За энэ бол ерөөсөө баталгаажуулах сувг. За баталгаажуулах сувгнаас гадна дахиад нэг хэрэгтэй. Нэг duplicate хийгээд дарчин тэгэхээр энд ингээ гараад байна. За энийгээ шууд agent-тэй холбоно. За энэ болохоор get буюу баталгаажуулалтаа хүлээж авч байгаа. Одоо хэдүүлээ post буюу чатны хаяг явуулна. Энийгээ post болгож байгаа гэсэн. За ингээд Facebook-ийн чаттай ерөнхийдөө одоо ингээд холбогдчихлоо гэсэн үг байхгүй. За одоо тэгтээ энэ хэсэг дээр дуусаагүй юмнууд байхаа. Тэгэхээр Messenger API settings рүүгээ орно. Тэглээ ихний ээлжинд Facebook-гээ холбогдсон. Одоо page-ийг холбож өгнө. Application дээр page холбож өгнө. За энэ чинь сонлон shop ажиллацгаа гэдгийг холбоодог гэсэн шүү дээ. За энийгээ ингээд тэр page ингээд холбоод. За add subscriptions гэдгийг дараад энэчнээсээ messages гэдгийг сонгоод. За тэрнийхээ дараа тэгвэл энэ дээр нэг HTTPS гэдэг цаашаа HTTP request-ээр чатаа явуулах болохгүй. За тэхийн тулд дээр generate token гэдэг зүйлийг гаргаж байна. За энэ токеныг хуулж авна. За тэгээ токен явж ирсний газар хадгалчих тийм ээ. За тэрний дараа за одоо webhook-ыг ажиллуулад үзье. Энэ Messenger-ээс Messenger-лөө орж аваад өөрсдийнхөө пэйж рүү бичиж үзнэ. Одоо энийг болохоор энэ last not finish-с болох гэсэн. За дахиад ажиллуулж аваад developer facebook.com-ийн support байгаа. Support дотор messaging гэсэн зэс дотор байгаа. За messaging гэсэн зэс дотроос хэдүүлээ энэ дараах линкийг хуулж авнаа. За саний линкийг болж таад энэ токен хооронд клип хадгалсан токен оруулаад байна гэсэн үг. Send bot яшаална. За тэгээд user JSON гэж байгаа. Энийг хуулаад тавьчих гэсэн үг. За энэ болохоор би доор тайлбар хэсэгт оруулчих. За дахиад ингээд ерөөдөө үзэн гэсэн үг. За тэмдэглээ яаж юм бэ? Уншиж чинь хариултаа боловсрууллаа. Тэгээд хариулна гэсэн үг. За энэ дахиад алдаа басан. Энийгээ төлөө пост болох колгейт гэдэг нь авахаар болгож байгаа. Одоо ингээд илгээхээр болчихсон гэсэн үг. За тэгэхээр дахиад Facebook асууж аваад за тэнгуут боловсруулсан хариугаа одоо пост буюу илгээхээр явуулчихна гэсэн үг. За ингээд хариулт маань энд ингээд түрээдлээ. За нэг юм ярих. Ингээд хэдүүлээ Facebook-ээ өөр ингэсэн чатбот болгочихно гэсэн. Та хэд ма дараа дараагийн хичээл дээр ингээ юу зааж өгөх вэ гэхээр одоо энэ дээр хэлний яаж Google Sheet ч юм уу өөр янз бүрийн
холбогдоод аппуудыг холбож өгөх юм, яаж мэдээлэл илүү гоё дэлгэрэнгүйгээр оруулж өгөх юм гэдэг зүйлүүдийг үнэхээр заагаад өгч гэсэн үг. За өөр ойлгомжгүй байгаа зүйл байх юм бол надаас бичлэгийнхаа доор комент биччихээрэй. Би тэгээд хэдүүсийг харж агаад дахиад нэг хичээл болгоод оруулаад өгөхийг хичээе. За энэ дээр нэг анхаарах зүйл нь болохоор үнгүй хэрэглэгч нь ерөөдөө 1000 хүртэл execution ашиглах боломжтой. 14 хоног 15 хоногийн дотор байдаг. За энийг апгрейд хийж үзье гэх юм бол сар болгон ерөөдөө нэг 20-60 доллар байдаг хаа. Тийм. Стартер план нэг 24 доллар. Энэ яг 24 доллар ажиллана. Нэг прожектыг ажиллуулна. Та нэг 50 AI workflow builder хэрэглэж болно. За яа тэгээд нэг 2.5 мянган workflow execution явна гэсэн үг байхгүй юу? Нэг хүндээ нэг чат өчигдөл нэг execution хийгдэн гэсэн үг шүү дээ тэр чинь бол. За энэ болохоор нэг 10 мянган execution хийж болно гэсэн үг. 60 доллараар сар болгон 60 доллар. За нөгөө талаар бас энэ хэдүүлээ OpenAI платформ дээр бас тодорхой хэмжээнд мөнгө барьшуулна. Гэхдээ маш олон чатанд ерөөсөө 0.1 цент л явдаг, нэг 10-20 чатанд бараг 0.1 цент явдаг. Тэгэхээр энэ бол харьцангуй гайгүй. За мөн энэс гадна хэдүүлээ одоо нөгөө нэг өөрсдийнхөө энэ аппликейшнийг цааш нь publish хийгээгүй байгаа тохиолдолд зөвхөн админ буюу надаас очиж байгаа мессежинд л энэ хариулж байгаа. Энийгээ хэдүүлээ publish хийчих юм бол бусад бүх хүмүүстэй харьцах боломжтой болно гэсэн. Тэхийн тулд хэдүүлээ go to app settings гэдэг зүйл рүү ороод за энэ дотор нь юу хийх вэ гэхээр за энэ privacy policy URL гэдэг энийг хийж болно. Энэ дээр та хэд нэг Google Docs ашиглаад ч юм уу нэг зүйл ашиглаад дээр нь одоо өөрийнхөө нөгөө нэг policy бичиж өгнөс байхгүй би бус хүмүүсийн мэдээллийг ийм тиймд ашиглах манай дата ангидаг гэдэг зүйлээ тайлбарлаад бичиж өгч юмсан. ChatGPT ашиглаад энэгээ бичүүлж болно. За энэ категори сонгож өгнө. Messenger bots for business ч юм уу за энэгээ сонгоод өгчнө. Тэгээд дээрээс нь энэ аппликейшныхаа зургийг хийгээд өгчнө. Энэ гурван үйлдэлийг хийснийхаа дараа publish гэдгийг дараад энэ доотлын publish гэсэн цэнхэр өнгөтэй бичиг нь ерөөдөө идэвхж чинь. Энийг идэвхчээр нь publish дарчих юм бол таны энэ аппликейшн маань ажиллаад эхэлчихнэ. Тэгэх юм бол зөвхөн танаас биш бусад бүх хүмүүсээс ирсэн мессежтэй энэ нэйтэн дээр явж байгаа процесс маань явах боломжтой. Тэрийг хэдүүлээ лайв болох ханаа дээрээс нь энэ план 14 хоногоос илүү болоод эхлэх юм бол сонгоод цааш нь үргэлжлээд төлбөрөө төлөхөд явах боломжтой гэсэн үг. За төлбөргүй яаж ашиглаж болох вэ? Төлбөргүй ашиглах боломж бол байгаа. Тэрийг хэдүүлээ дараагийн хичээл дээр би та бүхэнд зааж өгье. За тэгээд мэдхгүй асууж лавлах зүйл гарах юм бол доор комент бичээрэй баярлалаа.